Уяга дуул. Дэш очлоо. Миний гоё нийт. За ингэж явсан. Нээлттэй тайз энэ төслийнхаа хүрээнд одоо биднэрт маш ихээр тусалж энэ хүүхдүүд бол одоо цаашдаа тэр тайзан дээр гарахад бол одоо тайз нээлттэй болоод айх аюулгүй болоод өшөө тэд нар чинь илүү уран бүтээлч талаасаа юм хийх болов гэж бодож байна. Энэ бол хэр баргийн олддгүй тайз зүгээр бидний нэг жирийн 10 жилийн хүүхдүүдийн сонирхогч хүүхдүүдийг дэмжиж байгаад би үнэхээр соёлын төв өргөнийхөө хамт олон маш их баярлж байна. Одоо энэ төслийг бол цааш нь улам үргэлжлүүлж дэмжээсэй гэж бодож шүү. Их баярлалаа та бүхэндээ. Би одоогоор Канада улс, Англи улс, Испани улсад болох тэмцээнүүдэд бэлдэж байгаа. Олон амжилтуудаа ахиулаад өөрийгөө сориод тэмцээнд ороход одоо соёлын төв өргөнд бэлдэж байгаа. Хийл тоглоод давхар нугарна гэж юустой бодож байгаагүй. Тэгээд багш маань хэлсэн чинь айгүй гоё юм байт юм лээ. Одоо Испанд хийлээ тоглоод тэгээд давхар нугараад тэмцээнд орох гэж явж байгаа. Бэлтгэлээ хийж захтаа Монголынхаа өв соёлоор айгүй их бахархсан. Ягаад гэвэл Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаад хүн болгон нугардгуу. Тэгээд тэрийг ингээд өндөрт гаргаад нугарч чадчихад айгүй бахархсан өрөөрөө. За манай нийслэлийн соёлын төвөргөнөөс 5 сараас эхлэн зохион байгуулж байгаа нээлттэй тайз төслийн хүрээнд сонгодог хөгжим боловсрал төвийн хүүхдүүдтэй ингээд хамтран тайз хөгжим тэгээд би өөрийн хувьд одоо концертмейстерээр туслаад ингээд ажиллаж байна. Хуйска гэдэг одоо сонгодог хөгжмийн том наадам фестивал болно. Хүүхдүүд хоорондоо уралдаан зарлж уралдан. Тэгээд энд ансамблийн төлөөлөөр фестивальд орж байна. Одоо сонгодог урлагийн хүүхдүүд маань бүгдөө үндэснийхээ урлагт хөрөвдөг. Энд бүжгийн хүүхдүүд яг үндэсний өв соёлоо түгээх бүжгийн хүүхдүүд бас фестивальд оролцож байгаа. Уран нугараа оролцож байна. Энэ хүүхд яг хийл тоглодог хүүхдүүд дундаас 3 хүүхэд бол соло тоглож оролцож байгаа. Одоо олон улсын хүүхдүүдтэй бид нар бас харилцан танилцаж өөрөө өөртөөгаа хэр хэмжээнд байгаа хүний хүүхэд хэр зэрэг тоглолт юм байна. Тэндээс маш их туршлага олж авдаг. Одоо тийм тэмцээн уралдаанд яг жинхэнэ сонгодог хөгжимч цугласан бараг 100-аад хүн цуглаж байгаа гэж сонссон. Тийм уралдаанд явж байна Барселонд.